Тэг ер нь өөрийгөө жоохон хүүхдэд ер нь амар хайртай юм байна гэд. Болж л үгүүл ер нь 4 5 гэд төрмөр санагдаад идэг. Би ч ер нь амар тарханаараа алдартай шүү дээ. Намайг бүр бондгор гэж дууддаг гэсэн. Намайг одоо зарим хүмүүс таньдгүй шүү дээ. Хэрлэн гэдэг юм гот. Вэ бурхан минь ямар азар ээж намайг ингээ тий алах үедээ алж исэн. Тэгэл дахиад хувийн эмнэлэг төрөхгүй гэж хийдэл. Би бол эмэгтэй хүнийг биширсэн. Агуу юм байна гэж бодсон. Энэ бол амиа хорлолчд юм уу гэдэг бодол бол орж ирсэн гэхлээр залуу хосууд нөгөө салалт амирх байдаг шүү дээ. Тэр нөгөө нэг юм дааврын үг тисгүүгээр салаад идэх юм болоо даа л гэж боддیں۔ Чи нөхрөөгөө одоо өөрийнхөө оронд тавиад үзтээ чам шиг аш гаргаад тавил яах вэ мах уу? Амьдрал юм байдгүй маа минтүү. Чамаа гэрийн авгаа олгочлоо л доо наад те нөхөрчин гэж мэгээд хортоо орж ирж байгаа хгүй. Тэрийг би шууд нэрээ тийм байна л та. Тэнгүүтээ ингээ хүүхдээ санаад ижиж баарнд явна гэдэг ч юм бол яг яв ярцсан. Эрэгтэй хүмүүс амар сонь тийм юм адгууслаг байдаг. Адуу мал юм хаашийн амар том газар зав. Би нэрийн дурдмааргүй байна. Эсвэл шууд тэг саналаа тавьд юм лээ. Тэр мөр бол үнэхээр бүдүүлэг санагдсан. Би бол тий ажилтан биш шүү дээ. Ингээм хамтралын юм явах гээд байгаа шүү дээ. Коллаб гэдэг чинь.